Төрийн өмчт компаниудын захирал бүрэн эрх төлөөлөгчийг намын дарга шийддэг тогтолцоо тогтсныг салбарынхан онцоллоо. Тиймээс намыг төрийн өмчт компаниудаас холдуулж улсын эрх ашигыг нэн тэргуунд тавихыг хүслээ. Нөгөө талдаа тухайн компани удирдлагуудад ашигт ажиллагаа буурсан эсвэл нэмэгдснээс шалтгаалсан хариуцлага тооцох механизм хэрэгждэггүй хэвээр байна. Зарим үйл ажиллагаанд давхарсан компаниудыг болвол нэгтгэх, цомгтгох, татан буулгах энэ ажлуудыг бол хийх шаардлагатай гэж харж байгаа. Зөвхөн нэг жишээл бид нар сая харж байхад Эрдэнэс оюутлогоо компанид 34% эзэмшдэг Эрдэнэс оюутлогоо компани гэдэг те. Эрдэнэс Монгол гэдэг компани байж байгаа. Дахиад тэр Эрдэнэс оюутлогоо гэдэг бас компани байгаа гэдэг те. Гэтэл энэ дээр ингээд төрийн өмчтэй компани болгон дээр л нэг асуудал гараад байна шүү дээ. Тэр Эрдэнэс оюутлогоо компаниас мөнгө аваад ингээ буруу зарцууллаа, зарчим зарцууллаа гэдэг ч юм уу. Тэгэхээр эн чинь ингээ маш олон хөрөнгө оруулагчдын тавьж байгаа шаардлагууд байгаа тий. Тэрийг хүртэл ингээ зөрчих баг байдал руу оруулсан байна шүү дээ компани. Монгол шиг уулуурхай тэр дундаа нүүрс зэсээ экспортоос хамааралтай улсад тухайн гол бүтээгдэхүүний компаниудын удирдлагад мэргэжлийн хүн томилж ашиг орлого борлуулалтаас шалтгаалсан хариуцлага урамшууллаа тодорхойлох хэрэгтэй юм а. За мөн улс төрийн альва намаас үл хамаарах нь чухал байна. Төрийн өмчийг намаас холдуулах хэрэгтэй. Яаж холдуулах вэ? Төрийн өмчийн компаниудын ашигтай ажиллагаа компаниудаа хувьцаат компани болгож нэмэр байна. Хяналтын багц 34% түргмээр байна. Түүхийн эддээс экспортын гол орлогоо олдог орны хувьд уул уурхайн салбарыг яаж хөрөнгө оруулалтыг татаж өрсөлдөөнтэй олон төрөлтөө болгох вэ? Дараагийн шатны боловсруулалт яаж явуулах вэ гэдэг нь бидний гол бодох ёстой бодлого. Тэрнээс биш манай түүхийд удахгүй хэрэггүй болгож байгаа. Манайхан эрдэс баялагын бодлогоороо хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байна. Амнаатаар нь хязгаарлаж байна. Стратеги орд гэж айлгаж хязгаарлаж байна. Ингэж өөрсдөө үнгүүдүүлж хагаад тэгээд хүн тоохгүй, хөрөнгө оруулагч орж ирэхгүй, үн цэн нь унахаар хэрэггүй болж байгаа юм чинь бартардад бөөнөр нөхчий гэдэг бол Монголын эрх ашигын эсрэг бодлого гэж би шууд хэлнэ. Монголын эдийн засаг улс төрийн намын мэдэлд очсноор нүүрсний улгаа гэх мэт хэрэгүүд үүсэж байгааг тэрээр онцлсан юм а. Энэ мэтээр тэр дундаа нам хамгийн том бизнес эрхлэгч болж хувийн хвшилд өсөж хөгжих боломжийг хязгаарлаж байна гэж онцлсан юм а.